Улсын хурлын дарга улсын хурлын гишүүдээ Монгол Улсын засгийн газраас боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлсэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хот тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, мөн хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвшгийн нэгжийн зарим чигүүргийг шилжүүлэх асуудлыг улсын хурл шийдвэрлэхээр зохицуулсан. Энэ хүн үндсэн хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль түүний шинжилгээ үндсэн найруулгыг баталж, мөн өдрийн хот байгуулах тухай 72 дугаар тогтоолоор улсын зэрэгэлдэлтэй 6, орон нутгийн зэрэгэлдэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдвэрлсэн. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын хот тосгоны суурин газрын хөгжлийг зөвхөн засаг захиргааны зохион байгуулалтын хүрээнд бус улсын болон бүс нутгийн хөгжлийн болготой уялдуулан эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчлэгээний төв болгон хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаагаар онцгой ажил хөдөлთა юм. Өөрөөр хэлбэл энэ хууль бүс нутгийн хөгжлийг зөвхөн аймаг сумын төвийн түвшинд хязгаарлахгүйгээр тухайн бүс нутгийн таталцлын төв, хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, худалдаа үйлчлэгээ, тээвэр логистик, инженерийн дэд бүтцийн зангилаа болгон хөгжүүлэх боломжийг нээх юм. Ингэснээр төрийн үйлчлэгээ иргэдэд ойртож, хөрөнгө оруулалт тодорхой төвүүдэд чиглэж, бүс нутгийн эдийн засгийн түвшил нэмэгдэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт амьдрах, ажиллах, хөрөнгө оруулах нөхцөлийг сайжруулах төрийн бодлогын чухал суурь бүрдэх юм. Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төслийн зорилго нь хот байгуулах бодлогыг Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн, бодит тооцоо судалгаанд суурилсан, эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд хэрэгжих боломжтой үе шаттай арга хэмжээ хэлбэрээр хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Хот байгуулах асуудал нь зөвхөн нэршил, статусын асуудал бус тухайн хотын эдэлбэр газар, хил зааг, удирдлагын бүтэц, чигүүрэг, төсөв, хөрөнгө, өмч санхүү, хүний нөөц, иргэдэд үзүүлэх төрийн үйлчлэгээний зохион байгуулалттай шууд холбоотой цогц асуудал юм. Энэ хүрээнд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад дараах хүндрэл бэрхшээлүүд давхар үүсэж байна. Хот байгууллагад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвшгийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамттан тооцох шаардлага үүссэн. Гэвч өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй. Ийм нөхцөлд улсын зэрэгэлттэй, орон нутгийн зэрэгэлттэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг олноор байгуулах нь чигүүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж үтсэн тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иймд дээр дурдсан практик хүндрэл, бэрхшээл, нөхцөл шаардлагыг харгалзан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан хуулийн төсөлд хот байгуулах бодлогыг эрх зүй, зохион байгуулалт, төсөв санхүүгийн хувьд бодиттой хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах гол зохицуултуудыг хуулийн төсөлд тусгалаа. Нэгдүгээрт Багнуур Наллах гэсэн улсын зэрэгэлдэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чигүүргийн шилжилт, төсөв санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэхээр тусгасан. Харин орон нутгийн зэрэгэлдэлтэй болон дагуул хотуудын асуудлуудыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлсэн арга зам дараагийн үе шатанд хэрэгжүүлж болох үе шаттай төлөвлөгөөгөөр шийдвэрлэхээр тооцож байна. Энэ зорилгоор хот байгуулах тухай улсын хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэгэлттэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуултыг хүчингүй болсон тооцохоор улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. 2. Чигүүргийн давхартал, хариуцлагын зааг ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуултыг мөн тусгалаа. Тодорхойлбол улсын зэрэгэлдэлтэй хотын зөвлөл, захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дарга нь хотын зөвлөл, захирагчийн чигүүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөвд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц, шууд давхардал бий болохоос сэргийлж төрийн үйлчлэгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл
бүрэлдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар тосхны эрх зүйн байдлын тухай хуулийг бодит нөхцөлд нийцүүлж, зохион байгуулалттайгаар бэлтгэлийг хангаж үе шаттай хэрэгжүүлэх хэрэгцсэн үндэсч бас давхар бүрдэх юм а. Ингэснээр хот байгууллага бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, шигүүргийн давхардал төсвийн үр ашиггүй зардлаас өрсөн сэргийлэх, орон нутгийн зэрэгэлтэй хот болон тосхны хүн амын шалгуурыг бодит нөхцөлд нийцүүлэх ач холбогдолтой юм. Иймд Монгол Улсын хот суурин газрын хөгжлийг бүрчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, иргэдэд хүрэх төрийн үйлчлэгийг ойртуулах, орон нутгийн хөгжлийн төвүүдийг бодитоор бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хуулийн төсөл Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. Та бүхнээс уг хуулийн төслийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.